хамгийн гол нь ном орчуулсан эргээ шоронд орсон ганцхан хүн биш үү. Тийм болсон. Тэгээд латины үгөө хэлдэ бичсэн юм үлдэрч ярьсан юм алга болдог гэд. IQ-г 20 дугаар зууны ихээр анх бодож ирсэн. IQ гэдэг нь бол хурдан шийдвэр гаргах чадвар байхгүй юу? Түүнээс шууд одоо угаасаа ухаантай гэсэн үг биш. Богд хаанд Монгол улс 11 онд байгуулсан шинэ тоолд эхэлж исэн. Тэгсэн чинь ингэж агуу помощь изучающий родную историю гэдэг. Төрлөг дүүгээ судалж байгаа хүмүүс гарын авлага гэдэг. Тэнгүүдийн дунд ганцаардл гэсэн нэг ном анх бичсэн. Дэлхийд даяар сүйд болсон. Тэр манай гараагүй л дээ. Ихсэн саяхан худалчидын дунд ганцаардл гэдэг юм гарсан байхгүй юу? Тэгээ Ломпер Жон дэ Чингис хаан гэдэг Францаар ингэж Чингис хааны шар гүрэн гэсэн ийм ном 1935 онд Парист хэвлэгдэжсэн юм байна. Хаалгыг тийм ээ. Одоо түлхэж онгойлгож ирсэнс өшгөлж онгойлгосон дээр энэ бол чиний инновац болж байна. Гэхдээ зах зээл рүү гараагүй бол энэ инновац биш байхгүй юу? Монголчууд бол шинийг ирэл хийлэх төрлөختсөн. Эрсдлээс үл айх дайчин чанар, дасан зохицох гайхамшигтай чадвартай ард түмэн. Бидний энэ давуу тал Монгол хүмүүр амжилттай бизнес хийх гол хүчин зүйл. Технологийн хөгжлийн тесрэлт, эдийн засгийн тэлэлтэн нь тал нутгийн охид хөвгүүдэд дэлхийд гарах боломж олгоно. Харин бид тасралтгүй суралцаж эрдэм мэдлэгт чамдах нь амжилтын үндэс болох билээ. Энэ үйлсэд өргөл болгож бизнесийн сонгодог 50 номыг Монгол залуустаа зориуллаа. Онцгийн цагаан. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Өнөөдрийн манай зочноор Баабар одоо өргөдөн ирсэн байгаа. Баабарыг бас эхлээд бас танилцуулах зүйтэй байх гэж бодож байна. Батэрдний Батбаяр буюу Баабарыг бол улс төрч гэхээс илүү соён гэгэрүүлэгч, аналитик, нийтлэлч одоо энэ талаас нь хүмүүс их сайн мэддэг. Тэгээд өнөөдрийн энэ дэлхийн бизнесийн сонгодог 50 бүтээлийн одоо нэг одоо сэдвээр ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. Тэгээд танд одоо манай урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Баабар Батэрдний Батбаяр Монголын нэрт нийтлэлч соён гэгэрүүлэгч. Энэ эрхэм коммунист дэглэмийн үед Баабар нууц нэрээр Бүү мартвал сүнэн гар бичмэл нийтэлж Орсын тэрс үзэлтэн Солженицны номыг орчуулан залуусын дунд тарааснасаа болж шоронд хоригдож байжээ. 1990 оны ардчилсан хувьсгалын тэргүүн игнэнд явж хаан нүцгэн байна нийтлэлээрээ нийгмийг сэрээсэн. 1991-ээс 94 онд социал-демократ намын дараа. 1996-аас 2000 онд Улсын хурлын гишүүн. 1998-аас 99 онд сангийн сайд байсан тэрбээр 2000-ад оноос Монголын улс төрийг өргөж нийтлэл номороо ардчлалын үйл хэргийг хөгжлүүлж байна. Түүний алдарт монголчууд нүүдэл суудал бестселлер нь Монголын 20 дугаар зууны түүхийг цоо шин өнцгөр харах эргэлт тулсан бөгөөд англи, орос, польш тэргүүтээ олон хэлээр орчуулагдсан дэлхийн ихтэй сургуулиудад судалгааны гол их сурвалж болжээ. 2006 онд Непко хэвлэлийн газрыг үүсгэн байгуулсан. Баабар цэг хэмээн саятаараа нийт 78 сая гаруй уншигдсан 900 гаруй нийтлэл бичсэн. Өдрийн сонинд 30 жил тасралтгүй бодлон хөтлөж байгаа бөгөөд улс төр нийгмийг хурцаар шүүмжилж монголчуудаа сэрээдэг энэ цаг үеийн Монголын хамгийн нөлөө бүхий нийтлэлч юм. Өнөөдөр таныг урьсны бас нэг шалтгаан гэхлээр ингээд ном бол их чухал. Тэгээ өнөөдрийн 50 энэ сонгодгийн одоо нэг сэдв нь бол тэр пингвин хэвлэлийн газрын түүхтэй холбоотой сэдвээр ярилцсан. Тэгэхээр ингээд үзэгчтэй бас сонирхуулж хэлэхэд 1989 онд Монголд өрнөсөн ингээд ардчилсан хувьсгал өрнөхөд оюун санааны ийм бараг загламаас эсэх нь Баабар гэж би боддог. Ягаад гэж юм нөхлөөр тэр үед Бүү мартвал сүнэн гэсэн ийм номыг нь хувилж тарааж хүн болгон уншиж тэгээд энэ Монголын ард түмэн тэр чигээр ингэж тайван ардчилсан хувьсгалыг бол дэмжсэн ингэж боддог. Тэгэхээр энэ Монголын ингээд түүхэн шилжилтэнд түүхэн үүрэг гүйцэтгсэн ийм одоо гавьяатай хүн өнөөдөр оролцож байгаамаа. Тэгэхээр та энэ дэлхийн сонгодог 50 бизнесийн номыг одоо хэвлэсэн Непко компани үүсгэн байгуулсан энэ компанийг авч явж байгаа юм хүн байгаа. Тэгээ та тэр пингвин одоо хэвлэлийн газрын тухай уншаад
танд ирнэ Непко компанитай төстэй ялгаатай мэдээж ялгаатай байгаа. Энэ талаар та нэг хэдэн үг хэлэх үү? Өөрийгөө танилцуулах уу үзэгчдэд? Пингвин компани чинь бол өөрөө бас л хүнд бэрх зам туулаад тийм ээ. Дампуурлын иргэмээр дамжиж явж байгаа. Тэгэл инновац хийсэн улсууд шүү дээ. 30-аад оны үед л гинт инновац хийгээд ягаад ихтэй зэрэг тийм форматын хувьд бол жижигхэн ном одоо хэдэн мянган хийсэн тийм ээ. Төрлийг. Тэр үед бол тийм номнууд байдаг л байж л дээ. Гэхдээ хөнгөн одоо pulp fiction гэдэг шүү дээ. Нэг удаа үзчихээд ингээд агаас ураа хайчдаг. Онгоц зургийн магаал тэргээр явж явахдаа үзчихээд хайчдаг. Төр зургийн зугаацлдаг гэсэн. Тэр номуудыг сонгодог хөтөлбөрүүдийг явж тэрлөө анх оруулж өгсөн хамгийн ят. Тэгэхээр тэр сонгодог хөтөл гэдэг маань бол голдуу хатуу хавцтай үнэтэй гоё хэвлэгдсэн голдуу одоо айлын интерьер дизайнд одоо холбогдолтой тийм номнууд байдаг. Тэгэхээр тийм ахаар энгийн хүмүүст бол нэг тийм хүртээмжтэй биш байсан байхгүй. Тэнгүүт л хамгийн одоо орвил морвил тэр үед л гарч ирсэн хамгийн мундаг улсуудыг толстой урьж аваад тийм жижиг хэлбэрээр хийгээд эхэлсэн. Юу. Сүүлдээ пингвиний бас нэг олсон юм бол бид нэр бас эвлж үзсэн л дээ. Даймбанкийг тийм ээ. Эсвэл одоо доктор Живаго энэ гэл нэг л Даймбанк ч одоо нэг амар Агата Кристи. тэрийг товчлоод иймхэн болгол ерөөсөө гаргачдаг тий. Хүн. Ялангуяа өнөөгийн ертөнцид бол мэдээлэл авдаг их сурагч маш олон болчихлоо шүү дээ. Тэгэхээр тэрэн дотор бол хамгийн хэлбэр тэр тухай ойлголтыг боших өгч явах тийм ээ. Тэгээд тэр ойлголтыг аваад үнэхээр тэрэндээ сэтгэл татах юм бол бүхэл бүтэн Даймбанкийг бол уншиж болно тийм ээ. Гэтэл бол эхлээд хүргэдэг тийм аргануудыг инновацид бодож олсон байхгүй юу тий. Пингвин хэвлэлийн газар. Гэр бүлийнх нь бизнес болгол Лондонгийн хэвлэлийн газарт ажилладаг англи залуу Аллен Лейн 1935 онд галт тэргээр зорчхоор вокзал дээр иржээ. Замдаа унших ном хайтал ямар ч сонголтгүй хідэн сэтгүүл бас уйдгартай мөртлөө өндөр үнэтэй хатуу хавцтай романууд. Тэгээд түүнд нэгэн гайхалтай санаа төржээ. Номыг тамхи шиг 6 пеннигээр зарж болохгүй гэж юу. Хямдхан бас авсаархан. Аялал жуулчлал галт тэргээр явахтаа ч хармандаа хийжиж болох ном. Зөвхөн номын дэлгүүрт тус хүнсний мухлаг, төмөр замын вокзал, зочид буудлын үүднээс ч худалдаж авч болох зөөлөн хавцтай ном. Гэхдээ чанартай бас зохиолын сонголт нь олонний сонирхол татах байсан. Ингээд Агата Кристи, Эрнест Хемингвей, Андре Морва зэрэг зохиолчдын бүтээл багтсан анхны 10 цуврал гарч эхний жилдээ дунджаар ном бүрэн 60,000%, нийт 3 сая хувь борлогджээ. Ердөө 10 сарын дотор 1936 оны 3 дугаар сар гэхэд 1 сая ном хэвлэгдсэн байна. Woolworths дэлгүүрээс 63,000% захиалга авснаар компани тогтворж алдартай өнгөлөг хавтас пингвиний лого зүүсэн пингвин бүкс дэлхийг байлдан дагуулв. 1941 онд Puffin хүүхдийн ном, 1937 онд Пеликан цуврал эхлэж 1960 онд хатагтай чатерлаг нууц самаргуудыг бүрэн хэвлэснээр эхний өдөр 200,000%, 6-7 хоногт 2 сар хувь борлогдож рекордыг эвдсэн юм. Пингвин бүксийн амжилтын нэг гол шалтгаан нь номыг зөвхөн хямд төсөр болгоод зогсоогүй, редакторуудын зохиолын сонголт байсан гэж үздэг. Сонгодог зохиолуудаас гадна орчин үеийн цаг үетэйгээ зөгцсөн, тэр байтугай зарим үед маргаан шуугаан дагуулсан олон бүтээлийг тэд хэвлэж байжээ. Пингвиний бас нэг амжилт бол үргэлж цаг үетэйгээ хүлээлүүлж чадсан бөгөөд аудио дижитал номын хамгийн өргөн сонголттой. 2013 онд өөрсдийн хамгийн том өрсөлдөгч Америкийн Random House-д нэгдэж Penguin Random House болж өргөжин жилд 15,000 шинэ ном гаргадаг, 85,000 дижитал номуудтай, нийт 600 сая хувь борлуулдаг, 12,800 орчим ажилтнтай, 2024 онд 4.9 тэрбум еврогийн орлоготой дэлхийн хамгийн том хэвлэлийн газар болжээ. Галт тэрэгний удаан аялалд унших номгийг цугалтсан залуугийн бодож олсон энэ санаа хэдэн жилийн турш дэлхийн нийтийн уншигчдыг баярлуулсаар байна. Би ингэж боддتي. Та ингээл нэг 10 бараг 20 жилийн урд ингээд Nepco компани гэж байгуулж исэн. Тэгээ би энэ одоо номыг отгочлуу доктор орчуулад би редакторсан ухаантай. Тэгээ уншаад их надад их тийм соён сэтгэл төрсөн.
тэр үед одоо ингээд ном бол их үнэтэй, барагтай хүн авдаггүй, номын сангаас зээлж ном уншдаг байхад нь одоо энэ одоо номны гол баатар ах トゥ 3 ингэж юм бодож олоод таны хэлдгээр инновац хийгээд яаж хямд өртөгтэй одоо олон хүнд хүрэх вэ гэдэг тийм шинжил хийгээд тэг амжилт болоод баг дэлхийн том хэвлэлийн газар болтлоо ингэж өргөцсөн бас сонирхолтой түүхтэй юм байл л дээ. Тэгэхээр эдгээр чинь бол бас эхлээд байсан байгаа. Одоо бид нар ч л хийж л байсан л да. Үнэтэй ном. Маш гоё юмсан хэвлээд одоо юу та тэг аюу өндөр үнэтэй. Тэр бол нийгмийн одоо хөрөнгөч нийтэд цөөх хэсгээр л очиж байгаа байхгүй. Тухайн үед номыг үнэтэй байсан. Тэр үнэтэй байх нь бол тэднэрт хамаагүй байхгүй. Тэр чинэлэг хэсгээр тийм ээ. Тэгээд тэр чин тэрнээс гадна бол тавилга болж байгаа юм. Их гоё. Одоо гоо тавилгыг бол ер нь их буруу шахах хэрэг байхгүй. Улсууд ном тавилга болгочлаа гэхдээ гэж яддаг. Гоё хөвлөсөн ном чи бол үнэхээр тавилга мөн. Чи өөрөө мэдж байгаа Британика 32 ном байгаа шүү дээ. За тэгээд одоо би анх Британик авч байхад бол нэг $700 орчмоор байсан. Гэхдээ бүр гоё хийсээр явсгаа материал арьсаар хийгээд мэгээд тэр нь бол бараг $20,000 байхгүй юу. Тэгэхээр чи бол гэхдээ хүн чи гэхдээ янз янзын гоё тавилга үүс та тэгээ тиймтэй байна. Чи энэ кинон дээрээс харсан бах Америкийн одоо хуульчид шүүгчд ардталтай бол ерөөсөө гээд хуулийн ном одоо яг англи хэл дээр Америк дээр гарсан чинь 600-700 одоо ботин байгаа. Тэрнээс бүгдийг уншаал явахгүй шүү дээ. А гэхдээ хуульч хүн гэдэг чинь бол сайхан 700 бот сайхан номтой тавилга нь байхгүй. Ядахна хуульч гэж харагддаг шүү дээ. Яг тэр ном уншдаггүй хүмүүс бол тавилга яг ном уншдаг хүнд бол үнэхээр мэдлэг чадвар гэж үзэх хэрэгтэй л байх л да. Тэр Америкийн хуульчид чинь нөгөө нэг кейс стади учраас тэр олон мянган кейсийг зайлшгүй тэр олон ботоор нь авах шаардлага байгаа юм л да. Та интернетийн өмнө үйлдэлт юм байсан. Гүг чи бодлоо. За манай гэрт надад байна шүү дээ 32 Британик байна. Дээрээс нь юу байна? Британикаас гаргасан дэлхийн одоо бүх том шинжлэх ухааны нээлтүүдийн 50 бот байж байна. Би одоо их л олон жилийн өмнө л хорхочвол хамаг мөнгөөр л авчилаа л да. Одоо энэ мэдээллүүдийг би зүгээр интернет рүү ороод үзчихэж болно. Гэхдээ гоё л харагдаж байгаа байхгүй юу? Британика нэвтрэх тойл нь англи хэл дээрх хамгийн эртний тасралтгүй хэвлэгдсэн ерөнхий мэдлэгийн нэвтрэх тойл юм. 1768 онд Шотландын Эдинбург хотод анх хэвлэгдсэн. Анхны редактор Вильям Смели 15 удаа шинжлэгдсэн бөгөөд сүүлчийн хэвлэмэл хувилбар 2010 онд 15 дахь хэвлэл 32 бот гарсан бөгөөд 2012 оноос хойш зөвхөн цахим хувилбараар гарч байна. Одоогийн байдлаар Чикаго төвтэй Encyclopedia Britannica компани бүтээгдэхүүн мянган нийтлэл видео зурагтай мэргэжилтнүүдээр бичүүлж баталгаажуулсан өндөр найдвартай их сурвалж. Шинжлэх ухаан, түүх, соёл, намдар зэрэг бүх салбарыг хамардаг. Монгол хэлээр 2014 онд 8 бот хэвлэгдсэн. Дэлхийн хамгийн нэр хүндтэй лавлгааны нэг гэдгээрээ алдартай. Нэрний гарал үүсэл. Их Британий газар нутагт хэвлэгдсэн учраас Британийн нэвтрхий тойл гэж нэрлсэн. Энэ нь тухайн үеийн гэгэрлийн эрен үеийн Шотландын эрдэмтдийн Scottish Enlightenment бүтээл гэдгийг онцолсон байдаг. Яг зөндөө олон сувнир энэ төр авчрал тавьдаг шүү дээ. Гой том эмэйл авчрал тавьчихж байх шиг тийм ээ. Тэр эмэйлээ унж тавихгүй үстэй. Тэгэхээр тэр гоо сайхан гэдэг утгыг бас зөвшөөрөх хэрэгтэй байхгүй юу? За тийм байна. Гоо сайхан. Гэтэ та бол мэдээж одоо соён гэгэрүүлдэг хүмүүсийн тавилга болгох гэж биш, таниулах гэж, уншуулах гэж бас олон ном орчуулж хэвлүүлж байгаа байх. Тэгэхээр би одоо зөвхөн юу гэж хэлж ийм нөхлөө та одоо ингээд Nepco компани бол өнгөрсөн хугацаанд бол эдийн засаг, урлаг, түүх, одоо газар зүй маш олон сэдвээр ингэж ном хэвлэсэн шүү дээ. Тэгэхээр Монголд бол ер нь ингээд номын зах зээл тийм боломжтой юм уу? Та яагаад ингэж хэвлээд идгийг? Яагаад ингэ орчуулад ингэ цагаа яадгийг? Энэ хобби юм уу? Энэ талаар жоохон ярьж болох уу? Зүгээр ийм л дээ. Манайд жилдээ нэг 100-аас 120 ном хэвлэж байгаа. Ингээ хуугтагаас 7 хоногт 2-3 болж байгаа юм л та. Бүх номны нэг
70% нь бол ерөөс орчуулга хамгийн шилдэг номнууд. А нөгөө орчуулгуудынх нь нийлбэрийг 100% гэд үзэхээр бас нэг 60% нь бол дан эдийн засаг. Сүүлийн үед Нобелийн эдийн засаг авсан бүх улсуудыг бүгдээр ингэ орчуулж байна. Тийм ээ. Энийг анх бид нар ерөөсөө байгуулахдаа хүмүүсийг тийм ээ энэ ертөнцийн тухай нэг зөв ойлголттой болгоосоо тийм ээ түүхийн талаар, философийн талаар тийм ээ эдийн засгийн талаар тийм ээ голдвол ийм л номнууд байна. Бид нар уран зохиолыг хэвлээд байдгүй. Хүүхдийн ном бол бидний бас бизнес биш тийм ээ. Магадгүй хүүхдийнх нь бол илүү ашигтай ч байж магадгүй л дээ. Тэгээд сүүлд нь харин хэдэн залуучууд орч ирээд хамтраад ажиллая. Бид нар тусдаа компани байгуул. Ихтэй нэр чинь хэрэгтэй байна гэдэг Nepco Kid гэдэг одоо дандаа хүүхдийн ном гарч байгаа л да. Тэр нэг талаас бол манайх биш бид нар хөвцөлизм шиг болохоос биш тийм ээ. Тэгээ анхны ярьсан зорилго маань тэр юм. Ерөөсө ном барж яваа хэвлээд авах биш тийм ээ. Ийм утгатайгаар. Тэгээ энэ одоо их алдартай сайхан чиний орчуулсан бизнесийн сонгодог юу вэ? Тэр одоо улс үндэстний уналт гээл тэр чиний урд үеийн ч одоо бас Нобелийн шагнал авсан том эдийн засгийн ололт шүү дээ тий. Тэгээ энийг бол үзээсээ уншаасаа тийм ээ. Тэгээ нэг зөв ойлголттой болоосоо гэж бид нар чи 90 онд хаанаас ирснийг мэдэж байна. Би тэгж тодорхойлдгийг. Бид нар сардаас ирсэн. Энэ дэлхийн тухай юу ч мэдэхгүй хаалттай ертөнцид байсан тийм ээ. Тийм учраас энэ дээр бол зүгээр юу болоосоо нөгөө ном бол ертөнцийг харах цонх хөл үү тийм ээ. Тэр цонх болоосоо гэж тий. А гэхдээ энэ маань юу гэсэн үг вэ гэж бөөн өрөнд ороод л тэгээд нэг ном хэвлэх гээл гэрээсээ хөргөчөө зараал энэ тийм байхгүй. Энийг чи бас тохооцоолоод ямар ч үг байсан бол өөрөө өөрийгөө хангаад явах тийм ээ. Алтны урхагийн хажууд мэдээж хэрэг юу байх юм л дээ. Зүгээр гэхдээ нэг тийм алдаа сүд болоод тийм ээ. Тэгээ зохиогчийн гандараар тэгэл хэвлэх зардал худалдаа авс хүмүүсийн хэрэгцээгээс судалдаг байх л да. Та бол түрүү нэг тавилга гэж яг ёгтлж хэлснийг манай хүмүүс саяагааг байх. Үнэхээр бас уншаараа гэж хэлсэн баг. Тэгээ ингээд баг энэ номыг бол 10 жилийн урд бол Nepco компани хэвлж гаргасан. Тэгээ энэ Why Nations Fail гэдэг. Тэгээ Монгол дээр яг энэ улс үндэстний унаж доройтох өс дэвжхийн шалтгааныг ингэж бичсэн гайхалтай ном л доо. Тэгээ би энэ номыг одоо яагаад ингэж хэлж ийнэ вэ гэхээр та 10 жилийн урд хэвлүүлсэн. Гэтэл энэ зохиогчийн одоо нэг нь Робинсон гэж юм хүн бол өнгөрсөн оны одоо Нобелийн эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртсэн. Чи нөгөөт нь хэлэхгүй яагаад. Тийм ээ. Ажимоло гэдэг Туркус дэсэл нэр нь хэлэх хэцүү байна. Why Nations Fail. Улс үндэстний уналт оройтлын шалтгаан ном нь эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны чиглэлийн алдартай бүтээл юм. Зохиогчид Darren Acemoglu, Массачусетсийн их сургуулийн профессор, James Robinson, Чикагогийн их сургуулийн профессор. 2024 онд тэд улс орнуудын хөгжилдөх институтийн үүргийг судалсаныхаа төлөө Саймон Джонсонтой хамт эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртсэн. Хэвлэгдсэн он 2012 он. Гол санаа. Улс орнууд яагаад зарим баян хүчрхэг болж хөгждөг бол зарим нь ядуу дорой хэвээр үлддэг вэ? Зохиогчид газар зүй, соёл, уур амьсгал биш харин улс төрийн болон эдийн засгийн институтыг гол шалтгаан гэж үзжээ. Монгол орчуулга. Улс үндэстний уналт оройтлын шалтгаан. Хөгжил, хүчрхэгжил хийгээд арчаагүйтэл доройтлын сурвалж гэж орчуулагдсан. Nepco хэвлэл 2014 он. Монголд бизнес улс төрийн сонирхчдын дунд алдартай ном байна. Дараа нь Ажимолог турк гаралтай. Гэхдээ энэ Монголд бол Робинсон ирж лекц уншсан. Тэгээ би энэ дээр онцолж хэлээд байгаа. Тэгээд ингээд 2016 онд ингээд лекцэнд өрсөн чинь их хурлын бүх гишүүдэд урилга явуулсан чинь 10 хүрэхгүй хүн ирсэн. Тэгээ би зүгээр энэ номон дээр зүгээр жишээ болгож хэлэхэд ингээд та ингээд түрүү одоо ертөнцийг харах цонх гэдэг шиг ингээд бас дэлхийдээ танилцахад хэрэгтэй ийм их олон ном хэвлүүлсэн. Одоо хэдэн зуун мянган ном хэвлүүлсэн байх. Тэгээ энэ номон дээр бол ерөөсөө ямар улс хөгжсөн, ямар улс өмч доройтсон бэ гэдгийг маш их судалгаатай хийгээд Нобелийн шагнал авсан хүнийг мэдсэн юм шиг авахаас нь 10 жилийн урд хэвлүүлсэн энэ ном байгаа юм л да. Тэгээ би аваад олон хүнд бэлгэлсэн. Тэгээ би зүгээр тань сонирхолж хэлэхэд энэ номыг уншсан улсын их хурлын гишүүн ярьж гинүү, уншаагүй гишүүн ярьж гинүү гэдгийг шууд баг мэдгдээд идэв. Тэгэхээр ингээд таны ингээд хийж байгаа энэ Nepco компани хийж байгаа ажил бол зөндөө олон юм байгаа. Тэгээд би танаас тийг асуухад ер нь ингээд
анх ингээл ном үнэтэй байсан, дараа нь хямд төсөр болсон, олон хүнд хүрдэг болсон, номын сангаас зээлж унших шаардлагагүй болсон, дараа нь интернет гарсан, телевиз одоо ингээ хиймэл оюухан ингээ зөндөө боллоо л да. Тэр ном бол цаашаа ер нь байсаар л байна гэж боддоо шүү дээ. Тавилгынхаа үүргээ гүйцэтгэхэд байх болов яах бол та юу гэж бодож байна? Гэхдээ ер нь шинжлэх ухаан техник технологийн шинэ ололтууд бол их том увсгал хийгээл яваад байна л да. Тэгэхээр ганцхан жишээ хэлээ. Гутенберг анх ийм хавцтай ном хэвлэж эхэллээ. Тэгээ Гутенбергээс өмнө хятад Солонгост энэ ном хэвлдэг байсан л да. Гэхдээ дэвтэрэлж хэвлсэн байхгүй. Одоо чи хуучны судрууд үүдгсэн нэг хуудасаар ингэж эргүүлээ гэдэг өгтөө тий. Тэгээ дэвтэрэлж хэвлсэн байхгүй. Тэгээ тэр Гутенбергийг гарахын өмнөхөн шиг нийтдээ Европод ер нь бичиг үсгэл алиалжны эртний ороомоос гарсан шүү дээ. 10,000 орчим байсан ном байсан гэж. Тэр нь дандаа гар бичмэл. Тэгэхээр хэдхэн баян улсуудад л сүм хийдэг байнууд 10,000 гэж навч. Их олон номын санхуд бас бий болсон юм байна. Тэгээ хамгийн том номын сан 600 номтой л байсан юм байна. Гутенберг анх Библи хэвлсэн Германы Германд. Энэний дараагаас ч бол номч бол хэвлээд эхэлсэн чи хэдхэн жилийн дараа 10 сая ном бий болсон баг. Ерөөсөө Европод тийм. Тэр хэмжээгээр хүмүүсийн хөгжил, ертөнцийг үзэх юм. Тэгэнгүүт л одоо чинь нийтийн хүртэл болж эхлэхгүй. Нийтийн хүртэл болж эхэлсэн. Ийм юутай. Тэгэхээр бид ч гэсэн бол одоо шинжлэх ухаан, техник, технологийн инновацийн ололт чинь амьдралд нэвтрэх хугацаа дундад 100-ны үед сэргийн босголтын үед ч гэдэг юм уу те амьдралд нэвтрэхэд нэг 400-500 жил байсан юм байна. Леонардо да Винчигийн нисэх юм уу гэдэг байсан. Одоо гарч байгаа шинэ нээлт, шинэ инновац бол ерөөсө дунджаар жил хүрэхгүй гэдэг. Маш хурдан байдаг. А гэтэл сүүлийн үед хэмэл оюун гараад ирлээ. Дөнгөж одоо саяхан бараг жилийн өмнө гэж хэлж болно тийм ээ. Энэний нэвтрэлт бол өдрөөр тоологдож байна. Нийтэд одоо хон очихд тийм ээ. А энэ маань бол мөн энэ номын хэвлэл дээр бол маш тодорхойлж эхэлж байгаа юм л да. Одоо энэ номыг хийх үед зохиох нь өөрөө ерөөсөө хэмэл оюуны ажил болж хувирч байна. Зохиол бичиж, уран зохиол бичиж, дуу. Одоо өнөөдөр хамгийн түрүүн ажилгүй болох мэрэгжил гэдэг чинь бол хамгийн түрүүн сэтгүүлч хуульч хэрэг хэлээд байна шүү дээ. Тэгээс нэг Хуульч яг дөөхгүй бүх хуулиуд нь байж байгаа юм чинь зүгээр л ингэж гаргачихдаг. Одоо энэ сэтгүүлүүдийг бол мэдээ зүйтэй энтрийг бол зүгээр өөр гаргаж хийж байгаа байхгүй тийм ээ. Иймэрхүү байдлаар энэ хорвооч айгүй хурдан өөрчлөгдөж. гэхдээ ном байх уу? Ном байна. Ном байна. Энэ бол өөрөө уламжлал. Яг тэгэхээр дижитал гараад эхлэнгүүт бол дижитал руу ягаад хамгийн тодорхой жишээлбэл дэлхийн хамгийн том сэтгүүлийн нэг бол Newsweek шүү дээ тийм ээ. Энэ гараад эхлэнгүүт Newsweek бушуухан цаасыг хөвлөлөө байхгүй болгоод тэгээ хэсэг нэг жил хэрэгтэйгэл зурсан. Тэгснээс үлд нь ойлгоод эргээд Newsweek хэвлэгдээд эхэлсэн. Хүмүүсийн нэг юм бодит юмтай харьцаач бол их өөр болоод байна шүү дээ. Бидний одоо хиймэл оюун юу өнтер гэдэг нь хүүхдийн хүмүүжүүлж муугар нөлөөдөд байна гэж. Хүмүүс амьд толбоо байхгүй болж эхэлсэн. Шууд дэлгэцийн өмнө суугаал тэгэл тэрнтэйгээ харьцчихдаг болж байна. А дэлгэцэн дээр чи өнөөдөр хиймлэр хийчихсэн янз янзын үйл явдлууд бас дахиад бүр хүний биш юмнууд гараад ирж байна. Хамгийн сүүлчийн жишээ хэлэхэд бол энэ дэлгэцээр хүмүүжсэн хүүхдүүд чинь зүв бичиж чадхаа болчих. Хамгийн наад захын жишээ. Наад захын жишээ. За тэр дунд англи хэл чинь бол ярьснараа бичдэггүй шүү дээ тийм ээ. Тэгэнгүүт энийг яаж бичдэг юм бүү мэт. Ийм байдалд ороод. Монгол төгсөвч ялгаагүй. Монголд бол бас ялгаа байхгүй. Ягаад гэвэл энэ кирилл үсэг чи хэдэн дүрмтэйг санаж байна. Давал 234-тэй. За. Монгол үчиг бол амархан л дээ. Цөөхөн дүрмтэй. А энэ кирилл үсгэж тэгээ яаж бичдэг юм бүү мэт. Янз бүрд хүмүүдэг. Би мэддэггүй тэр 234 мэдэхгүй.
Гэтэ насаараа ном уншлаа нүднийхээ баримжаагаар хийдэг байхгүй. За энийг ингэж бичээд байдаг юм билээ гэж. За ийм байдал ч бол хүүхэд за бичиг сурахгүй нь юу юм тийм ээ. Зөв бичиж чадхаа болчихж байгаа байхгүй. Тэгээ англи дөнгөс хуул гарлаа. Хүүхдүүдийг шалгаад үзсэн чинь зөв бичдэг хөгцөөхөн болчихжээ. Тэгэхээр энэ хүүхдүүдэд ном уншуулах хэрэгтэй байна. Тэгэд англи сая бүх номын хэвлэлийг нөтгүүлэх гэсэн. Зөв. Английн нөт 21% шүү дээ. Бид нар чи 10% боож өгчих гээл 3% болгоё нөө ерөөсөө байхгүй болгоно. Тэдний чи аюу өндөр юутай нөттэй. Чи өөрөө мэднэ. Тэр ном хэвлэлээр дэмжиж штэ. Үгүй ер нь нөтийнх нь хэмжээ бол тийм шүү дээ. Маш өндөр штэ. Тий. Тэгэхээр энэ нөтийн төлөө тэгээд цаас чинь улам үнэтэй болоод ингээд ахтайгаа зэрэг ном худалдаж яваад хүүхэд очих чадахгүй болоод нөгөө төрөл нь уншихгүйгээсээ болоод одоо зөв бичиж чадхаа болчихжээ. Тэгэхээр латины үг байдаг л дээ бичсэн юм үлдэрч ярьсан юм алга болдог гэдэг. Тэгээ би ингээд таа чи ингээд түүх юм сонирхдог. Тэгээ би одоо таны бичсэн тэр нөгөө ном ирж байгаад урд шүн номын сангаасаа ийм нэг ном боллоо. Тэгээ энэ 1931 он гээд тэгээ Богд хаант Монгол улс ч 11 онд байгуулаад шинэ тоол эхэлж исэн. Оросынхоо дотоод талд нь 1941 онд гэж бичсэн. Оросоор. Монгол тоолоор 31 он гээд Богд хаант Монгол улсаас тэгсэн чи ингэж помощь изучающим родную историю гээд төрлөг түүхээ судалж байгаа хүмүүс гарын авлага гээд тэгээд энэ Чингис хааны үеийн Монголын эзэнт гүрний түүхийг энэ Поздняков гэж хүн бичээд тэгээд тэр бичснийг нь Цэндийн дамжин сүрэнгаа орчуулад тэгээд бид нар ингээд Монголын түүхийг ингэж уншаад нэлийн тархиа угаалгаад байж исэн чинь 90 89 90 онд таны ном гарч ирээд ингээд Монголын түүх ингээд бичигдсэн шүү дээ бас шинээр. Тэгээ тэр ном одоо хэдэн оронд хэвлэгдэж гин үү? 95 өдөрт хичнээн ном уншиж гин үү? Та нэг жоохон яриад өгөөч. Би миний мэдх юм бол хамгийн хурдан хамгийн их ном уншсан хүн бол Таал байх. Монголд өнөөгийн байдлаар миний мэдх юм. 10 хэлээр орчуулагчхыг хивсэл сонирн байгаа. Анхных нь түүх 96 оны орчуулагдсан. Англи зөвхөн нэгдүгээр хэсгийг Япон хэл дээр орчуулад гаргацсан байсан. Дараа нь Кембриж их сургуулиас орчуулад гаргасан англиар. Тэгээд дараагийн нэлээд хэдэн номнууд нь бол англи хэлнээс аваад авахд орчуулсан байлээ л дээ. Тэгэхээр нэлээд олон хэлэнд. Сүүлд нь Оросууд хэвлсэн Оросоор Татарстанд. Тэрний дараагаар болгар хэлэн дээр бол Оросоос наваад орчуулсан байлаа тий. Тэгээд зовлонтолд Швейцарын нэг хүн барж яваад герман хэл дээр орчуулчих. Зохиогч нь өөрийнх нь нэрийг давчиж. Тэр ч болохгүй шүү дээ. Тэгэж гарсан. Тэгээд энэ надад германчууд хэлсэн л германы монголчууд тэггүй таны номыг чи яг үг үсэггүй орчуулчихад тэгээд би сонирхсан юу хүн орчуулчихад өөрийнх нь нэрийг тавьчих гэсэн шүдний юм ч юм байл. За. Сони юм тохиолдолтой. Би Франц хэл дээр орчуулах боллоо. Монголын түүхээ. Тий, миний бичсэн юг. Тэгээ нөгөөх нь ЮНЕСКОгийн дарга одоо эхлээд Францаас хандж ирсэн ЮНЕСКОгийн дарга надад юу ягаад номыг ингээд орчуулахаар боллоо. ЮНЕСКОгоос ингээд эрхлээд хэвлэхтэй зэрэг дэлхийн бүх ихтэй сургуулиуд рекомендаци болж очдөг юм аа. Бид нар Францаар гаргуултаа Испани хэлээр орчуулчихнаа тий. Тэгээд ЮНЕСКОгийн дарга өөрөө өмнөх хүч шиг л. Тэгээ байжсэн чинь бүх юмнуудад ингээд тохирч мохирчсан одоо л үзчихсэн. Тэгээ би яах вэ? Онгор юм чим юу муугаар л бичихгүй юу? Твиттер дээр ингэж гарч гэж байгаа. Тэгээ нөө Францаар ЮНЕСКОс гарч байгаа мэдээ чинь бол гарччихлээ. Тэгсэн ЮНЕСКО чимээгүй болчихлоо. Тэгээ очисонгүй одоо таны номыг хэвлэж болохаа болчихлоо. Таны гадаад юмнаас юм захаа ирсэн. Эсрэг үслээ. Энэ номыг хэвлэх юм бол Монгол бараг ЮНЕСКОгоос гарах шахахгүй. Өө ямар болов. Тэгээд манайх ч одоо юу юм аа уучлаарай. Танайч бол манай гишүүн орон.
Тэгээд ямар юм нөхөр тэгдэг алиг дээр захаг чи харъя. Гэсэн чинь хуучин боловсролын яам чинь чи боловсролын сайд байсан чинь ЮНЕСКО чинь боловсролын яамд хамаарч ирсэн шүү дээ. Нэг хэсэг тэгсэн. Тий, одоо гадаад яамд хамаард юм бэл. Тэрийг хариуцсан нөхөр лавл алтан гэрэл гэж хэлээ. Тэгэд энийг хэвлэхийг бол Эсрэг үлдэж байна. ой ер нь баг муудан шүү гогч шүү л гэсэн. Нөгөөдүүд нь гişүү орныхоо үгнээс ягаад тэгэд сүүлд нь Францаар гарсан л да. Юу нь ЮНЕСКОгоор гарсан болов уу сайн байж. Гүүгүү ЮНЕСКОгоор гараагүй. Тэгээд дараагаар нөгөө хэвлэх газартаа гэрээ хийсэн байсан байхгүй юу? Гэхдээ бид нар энийг хэвлэнэ. Одоо тэгэл ЮНЕСКО биш болоод тэгэхээр тэгээ Францаар 2 хотоор гарсан л да. Зовлонтой. Туркууд хэвлэе гэлээ. За орчуулсан Туркийн шинжлэх ухааны актив төхөөрөл. Одоо өнгөрсөн наадмаар гаргана гэдэг ингээд тохирцсон байсан. Үзүүлээд одоо ийм бодлоо инглээ хавцсан ямар бол гэж шааж байна. Чамайг үйлчлээ. Гүадагсл бана би тэнд элч мөнгөөрөөс үгүй надад чи ягаад чамайг болчихсон чи наадмаар гаргана гэлээс. Гэхдээ өмнө нь түүхэн үрэлэнгийн Туркийн түүхэн үрэлэнгийн захирал Монголд очсон юм байна. Манай түүхэн үрэлэнгийн урилгаар. Тэгээ нөгөөдүүл нь айлгаад бинийг хэвлэх юм бол өстой гогчин шүүгээ хэлсэн нөгөөдүүл нь айгаад болчихжээ. Зовлонтой чи. Хэцүү юм ба. Би зүгээр ягаад ингэ түүх рүү халтарч юу гэхлээр одоо ингээд тусгаар улсууд гэж байгуулагдлаа. Ингээд түүхийн маргаантай их гарч ийн. Тэгээ өчигдөр ороо ингээд тантай уулзах гэдэг нэг номын сангаа ирж байгаад энэ ховор ном авлаа. Оллоо. Тэгээ L'Empire Jeune de Чингис хаан гэдэг Францаар ингээд Чингис хааны шар гүрэн гэсэн ийм ном 1935 онд Парист хэвлэгдэж ирсэн юм байна. Тэгээ энэ номыг надад бас хэн гэж бас нэг хүн бэлгэлсэн юм аа нэр нь байгаа энэ Бадрал гэж хүн бэлгэлсэн юм шиг байна. Тэгээд энэ 35 онд хэвлэгдсэн ном. Тэгээ ингээ харсан чи ингээ хар хором гэдэг ингээ байж гин. Хар хор ингээ. Тэгээ ингээ манай газрын зураг гэсэн чинь бүр хойд мөсөн далаа хүртсэн. Уг нь манайхан багсаж зураад байгаа. Үнэхээр хойно байдаг юм л да. Голландын газрын зураг дээр ч гэсэн байдیں۔ Тэгээ ийм одоо ховор ном боллоо. Франц хэл дээр. Тэгээ энэ дээр бас би бас нэг юм юу хэлээд байна вэ гэхээр би Франц хэл өсгөлхөөс цаашгүй. Тэгээ энэ хойд талд нэг харсан чинь ингээ Чингис хааны ингээд одоо хүүхдүүд удам судрыг ингээ бичсэн 1935 онд. Тэгэхээр одоо би таныг их ажилтаа завгүй гэж гисэн энэ номыг одоо 1935 онд Франц хэвлэгцэн Чингис хааны шар гүрэн номыг орчуулгуулад би яг зардлын дагаад тэгээ энэ нэг номыг нийтийн хүртэл болгоул яасан юм бэ гэд танд гартуулчмаар байна. Ийм одоо сонин ном. Би Монгол хэвлэгдээ гэж сонсоогүй юм байна. Та үзсэн үү наад ном? Үгүй үзээгүй. Газрын зураг бол сүртэй харагдаж байгаа биз? Тийм ч одоо Герман нэртэй хүн байх юм. Йохан Баркхаусен гэж. Йохим Баркхаусен. Йохим Баркхаусен Германы зохиолч, орчуулагч, кино зохиолч. Түүний хамгийн нэртэй бүтээл бол L'Empire Jeune de Чингис хаан буюу Чингис хааны шар эзэнт гүрэн гэдэг ном юм. Анх 1935 онд Парис дахь Баяд хэвлэлийн газраас гарсан ба Чингис хааны амьдрал, байлдан дагуулалт, Монголын эзэнт гүрний түүхийг өгүүлсэн түүхэн ном. Шар гэдэг нь Азийн эзэнт гүрнийг бэлэгдсэн утгатай. Номыг Франц хэл рүү доктор Жорж Монтадон орчуулсан ба энэ ном тухайн үедээ Европт Монголын түүхийг сонирхсон уншигчид зориулсан байсан бөгөөд өнөөдөр ховор цуглуулгын ном болжээ. Франц номны гарч хэд бол L'Empire Jeune de Чингис хаан гэдэг энэ юугаар бол Францаар хэлдэг. Тэгээ Германаас орчуулсан гэж магадгүй юм байна. Эсвэл Герман нэртэй Франц хүн зөндөл байгаа. Тийм л баг. Европч зөндөө тийм сонин ном. Тийм байна. Яа ингэ тэгэхээр ингэ түүх бас үнэн байх, бодиттой байх. Бид нар чи урд нь бахан түүхээ ингэ шилж чаддаггүй байж ирсэн аа, тийм ээ? Түүхээ мэддэггүй. Ер нь түүхээ сайн мэднэ гэдэг чинь хүн чинь их хоронч болдог, юмыг мэдхийг хичээдэг. Одоо тийм төвчээр хатуужилтаа болдог гэдэг их эрч хүч авдаг гэж боддөө шүү дээ. Тэгэхээр бид нар чи 90 он хүртэл тархиа угаалгаж исэн одоо ингээд харь хүний бичсэн номоор тэгээ аваа засраад ингээд явж исэн чинь манай түүхийг бас булаацалдаг хүмүүс гарч ирж байгаа юм л дээ. Манай түүхийн нэг хэсэг байсан. Гэхдээ энэ номыг бас хийвэл зөв юм уу? Тэгээ та ч одоо түүхийн талаар ийм олон хэл дээр ном орчуулж байгаа юм чи энийг бас монгол хэл дээр
дараа ирэх жил ингээ хөвлүүлчээ сууж явах юм бас ерөөл дэвшүүлж байна. За энэ Франц хэлний сайн орчуулагч нар би Бага одоо дипломат бол. Алтан уул гэдэг одоо маш сайн орчуулдаг Тий, шүү дээ. Их сургуулийн багш. Таах уу. Тий. Тэгэхээр өнөөдрийн юугаар бол ингээ пингвин гэдэг одоо тэр нэртэй тийм хэвлэлийн газар яаж одоо хэвлэлийн биш хүн хэвлэл рүү ороод яаж амжилттай олгож яаж шинжилээд тэгээд одоо өнөөгийн ийм хэвлэлийн одоо бизнесийг түгээсэн хүмүүсийн тухай ийм сонирхолтой ийм нэг бүлэг энэ сонгодог 50 бүтээлийн нэг байгаа. Тэгээд Лейн ах トゥ 3 тэгээд яаж зовсон, яаж зөрчилд орсон, бизнес эрхлэх ямар хэцүү, ном ямар чухал гэд их сонирхолтой юм түүх байгаа. Тэгээд нөгөө Монгол улс чинь ингээд нөгөө зах зээл рүү шилжиж байгаа учраас бусад улс үндэстний туулсан замыг ямар нэг хэмжээгээр одоо капитализмыг алгасч болдоггүй гэдэг шиг ингэж заавал туулж явд юм шиг байна л да. Тэгэхээр энэ одоо соён гэгэрүүлэх одоо энэ юун дээр бол танаа Непко компани их өөр гүйцэтгэж байгаа учраас ийм бас номны тухай яриад байна. Төрөний би асуултанд хариу авсангүй та ер нь номыг бол ингээд бараг ингэж сорж уншдаг шүү дээ. Өдөр ер нь цагт хэдэн хуудас уншдаг юм та. Тэгээд залууч Ер нь юм байдаг. Нэг зүгээр шок өгөөд юм л да. Би арх ухаараа их шаарддаг. за Шаардчаараа шарт айлахаараа айгу баг уудаг. за Тэгэхээр энэ маань их ух тусан баг уудаг гэсэн үг болж байгаа гэж байна. Тэрнтэй адилхан ном их уншина гэдэг бол хэрвээ жоохон ой тогтоомжтой бол шүү дээ тий. Энэ ном борч чинь ингээд за энэ мэддэг асуудал байна тийм энэ мэдэхгүй хэсэг нь юу вэ гэдэг айгу нөгөө их унших тусан баг уншдаг байхгүй юу. Тий. Юунаас тийм учраас юутай. Хоёрдугаарт бол би одоо дээр үед л хэлжсэн юм да. Манайд юунта шинжлэх ухааны амьдрал сэтгүүл дээр 60-аад оны үе юм уу 70-аад оны ихэр ч юм уу хурдан унших тухай хичээл ордог байсан. тий ер нь соёны хэвлэл дээр гардаг байсан шүү дээ. Доошоо гүйдэх, дагнаалт унших, хуудасаар унших гэх. Тэгэхээр тий ингэж мөрөө дагуулж битгий уншаа. Эхлээд чи ингэж томор нь харж хагаад ингэж зигзагаар уншчих юм бол хамаагүй урд уншдаг юм а гэж тий. Тэгэхэд би бас сурсан. за хэдэн хуудас уншдаг. Бас урд уншдаг. Нууцаа хэлэлтэй таалаа ингээд. Нууцаа хэлэлтэй. Өө шинжлэх ухааны амьдрал сэтгүүлээс үтсэн л. Энэ ягаад гэж хэлсэн би залуучууд монголчууд аяхгүй их өндөртэй. Тэгээд нэг арга сурахад тэр хүнд залуучуудад хэрэгтэй. Тэгэхээр ингээд бас ингээд яг одоо яг нийнөөгөө хэлэхэд одоо би магтаал хэлж байгаа юм биш. Та ингээд маш их ойтой. Тэгээ маш урд уншдаг. Би одоо мэднэ. Тэгэхээр та энэ ингээд залуучуудад нэг тоо хэлээ л дээ. Үгүй ийм юм аа. Би заавал хэлүүлмээр байна. байжсэн чинь их хурл ороод манай туслах гэдэг залуу байсан. Та энэ юунуудаа хэлж өгөөч. Юу унших хэрэгтэй, юу үзэх хэрэгтэй тийм ээ. Яаж унших хэрэгтэй тухайгаа та нэг өөрийнхөө туршлагыг ингээд бичиж байгаа шүү дээ. Тэр нь Дойрын идэвхтэй бичсэн. Тий. Ийм кинонууд үзүүл зүгээр ийм юутай тийм ээ гэдэг. Дойрын идэвхтэй бичсэн. Тэгээд бол урлагийн тухай, зураг мургийн тухай юу ойлгочвол зүгээр үү. Тэр ном бол одоо лав нэг 10 гаруй удаа шинжлэх шивлэгдсэн. Нийт дүнгээрээ бол нэг 100 мянган орчим борлогдсон. Өөх. Ер нь Рекорд шүү дээ тэр ч удаа. нөгөө манай суманда Маркс гिचэр би янз янз рекорд тогтоосон шүү. Нийтдээ Монголын зах зээл дээр 600 орчим мянган ном борлуулсан. Дори идэр дүүдэ. Зохиогч Баабар. Анх хэвлэгдсэн он 1998 он. Бүтээлийн төрөл залуус зориулсан боловсрол соёл гэгэрлийн зөвлөмж ном юм. Өсвөр насныхан чиглэсэн захидал маягийн задгай бичвэр. Гол агуулга орчин үеийн боловсралтай залуу хүн 30 наснаас өмнө ямар ном унших, ямар үзэл санаа, шинжлэх ухааны ололттой танилцах ёстой вэ гэдгийг Баабар өөрийн туршлага уншсан номнуудаа тулгуурлан зөвлөсөн. Философи, шашин, эдийн засаг, төв, психологи, уран зохиол, яруу найраг, кино, хөгжим, дүрслэх урлаг, мораль гэх мэт сэдвээр ангилсан номнуудын жагсаалт. Уран зохиолын бус 60,
уран зохиолын 100, нийт 200 орчим сонгодог бүтээлийн зөвлөмж. Сууд хүмүүсийн хөрөг зураг, ишлэл, сонирхолтой жишээ ихтэй, уйдахгүй, задгай хэв маягтай. Олон удаа шинжлэгдэн хэвлэгдсэн бөгөөд сүүлчийн хэвлэлтэнд 21-р зууны шинэ сэдвүүд хэвэл оюухан, биотехнологи, даяаршил, аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэх мэт сэдвүүд нэмэгдсэн. Монголын үе үеийн залуусын ширээний ном болсон соён гэгэрлийн чухал хөрөнгө оруулалт гэж үнэлэгддэг. Энэ ном залууст боловсралтай болохын эхлэл хаанаас вэ гэдгийг зааж өгдөг маш нөлөөтэй бүтээл. Та чинь тэр бүү мартвал сүн номоо Москва руу одоо эрдэм шинжилгээний ажил хийхээр яваад тэгээд эрдэм шинжилгээний ажлынхаа оронд тэр бүтээл гаргаад тэгээд Монголд бас ингээд энэ ардчилсан хөдөлгөөнийг өргөнүүлэх тийм ажил одоо хийсэн тал байна. Авгаатайгаа одоо генетикийн одоо авгаатайгаа тэр хоёулаа юу байсан. Москвагийн их сургуульд аспирант байсан байхгүй да. Тэгэл тэнд чинь одоо би багасаа сурцсан юм дөө. Шөнө нэг 3-4 цагт унтдаг. Тэгээ богинохон унтноо. 6 цаг унтаад нэг 10 цаг энэ сэрчдэг байхгүй. Тэгээд ерөөсөө тийм л байсан. Намайг их хурлд байхад инкубатор шоолол байсан шүү дээ. Баабар орж цагаа тохируулаар 11 болж шүү. Тэгэхээр чи одоо шиг хими мэрэгчлийн шүү дээ. Тэгээд энд чинь хими лаборатори шөнө ажиллахгүй байгаа биз дээ. А би тэгтээ тэргүй 3-4 цагт унтдаг юм чинь тэгжил бичсэн байхгүй. Бас ажиллаа хийж чад бичсэн ч юм биш л дээ. Хамгаалаагүй үстэй. Тэгэл нааш нь явуулсан байхгүй те. Төөс үстэй чи хордон тарсан шүү. Битээ чинь манай эхнэр чинь физикч би хими биохими мэрэгчлийн хүн тийм ээ. Тэгээ битээ чинь хүрээлэн тамд ажиллаж байсан. Эдгүншлэгийн хүрээлэнд. Дараа нь аспирантур тамд байсан. Дараа нь Англид нэг пост градуэйт гэж байсан тий. Бас хоёулаа хамт байсан. Бүх насаараа одоо манай авга битээр хоёулаа мэрэгчлээ хаяад манай авга ч зөндөө олон ном орчуулсан шүү дээ англиас тий. Лувсан доржийн амар санаа. Орчуулагч, физикч. Оптик физикийн чиглэлээр Украины Харьковын их сургууль, генетикийн чиглэлээр Зөвлөлт холбоот улсын шинжлэх ухааны академи болон Лондонгийн Imperial College-д суралцсан. 2000 оноос хойш номын бизнес, толь бичиг боловсруулах ажил эрхэлж Oxford English Mongolian Dictionary, Collins Mongolian English Dictionary, English Mongolian Dictionary зэрэг толь бичгийг бүтээжээ. Англи хэлнээс эдийн засаг, ангаах ухаан, шинжлэх ухааны чиглэлийн 10 орчим ном орчуулсан. Би бол бас нэг 20 30 ном орчуулсан шүү юм. Хамгийн гол нь ном орчуулсан эргээ шоронд орсон ганцхан хүн би шүү. Хэдэн тийм болсон юм? Хэдэн он? Сольжин 79 онд. Сольжин дисний ном. Тий. Худлуур мөгөөр амьдрах гэдэг ном. Ном ч юу ах вэ те? Нэг 20 дуудсан юм байгаа. Тараахгүй юу та ингээл өвчтэй юм шиг. Нэг бичгийн машин дээр би бичгүүчнэр хийдэг байсан. Бичгийн машин дээр хийхэд байсан те. За нэг хортой цаас тавьж байгаа нэг 4% хэвлэж болдог. 4-р хэвлэл нь бүтхэн юм гардаг. Тэгээд 3 удаа бичээд 12 хийсэн. Тэг хамгийн сайн найз нартай л уушуулсан байхгүй. Тэгтэл очсон. Байцаагчнууд нь 4% нь байж байгаа юм шиг чи яа. Баялаар ууссан. Тэгэхээр 3 хүний нэг нь мэдээлэгч байсан гэдэг нь үнэн л юм байна л дээ. Гэтэ бол та бол ингэж ингээ ёгтлоод хэлчихээр зарим хүмүүс шууд утгаар нь ойлгоод андуурсан явж идэг юм би бас ажигласан л да. Тэгэхээр бас ингэж тийм далд ёгтлох юугаа бас жоохон багсгаж яахгүй бол хүмүүс шууд утгаар нь ойлгоод байдаг. Тийм бас гарна үз. Ийм юм аа бас зөвлөнтэй удамшлих баг. Өврөнгийн аймгийн нарийн тэл баруун баян улааныхан за Монголд хамгийн их хил амтай хүнд хойчог мөх энэ төр бол ерөөсөөр балалдаг газар байхгүй юу. Ямар сандаа чи нөгөө юу сонсноо 72 дашин шог гээл тийм ээ. Өмнө хойно манай өчгөн жавдаг өнчин ганц цуутай байсан өмд гутлын хэрэгээр өвөр хангаа шүхэд дашин шогоо гэл ингээд Монголд алдартай юу гэдэг вэ? Манай чи яг тэмтэх юм. Тэгээ та чи 100% манай ээжийн талынхны яриа мараа энэ төр бол
Яг минийхтэй адилхан тийм Генээр дамжиж байна шүү дээ. Тэгвэл өөрөө бол 100% яг төсөөлж тий тэр генээр дамжиж Ямар тийм сайтай үү? манай Гэр бүлийн хүмүүс. охиндоо ээжд уурлаад таны тэр нарийн тэлийнхэн тэндэл юм байгаа үстэй хүнтэй нэг айтах юм очилж ирж байгаа. Тэр дээр адилхан би үнэхээр тэр стагийн нэг юм уу яжлах, шоолох, хочих тий чамд хүртэл хочигоо үздэг. Хичнээн хүнд хачиг. Ер нь хач аваагүй хүн байгаа юм ба. Ой танихгүй хүн юм уу эсвэл зүгээр хүнд яахгүй л тэгээд ятгсан. Тийм юм тэгээд тэр бол би нэг магтаад байгаа юм шиг сайхан мундаг гоё гэж. Гэхдээ бас тийм юутай. Тэр чинь гоё л доо тэр чинь цаанаа тийм. Тэгээ харамсалтай нь тэр юмнууд дээр хичнээн усуудыг шоолоо өчгөд тэр чигээр нь ойлгоод Тэр чигээр шууд ойлгоод андуураад. би шал өрийн ярьж шоолж дал дутхыг ойлгохгүй. Саяхан тийм бас ажиглагдчихжээ. Цааш англичууч одоо ингээд юмор одоо хошин шогийн мэдрэмжгүй хүний ч одоо тэнэг гэж үздэг арт юм шүү дээ. Тэг англичууд. Германчууд англичуудын өмнөх комплекстэй гинэ. Тэр комплекс нь яд вөхөр англичуудыг ярьж байгаа ёжлыг ойлгохгүй юм байна л да. Тэгээд нөгөө нэг муухай ёжлдог болсон чинь жүүдүүд байхгүй. Тийм баг. Тэгээд одоо Нью-Йоркер маркергээ сэтгүүл бий дээ. Хамгийн муухай ёжлдог жүүдүүдийн хин энэ. Тэгэд ичгүүлтэй байдалд орчихгүй тулд бол тэрийг байж яхад нэг тойроод гардаг гэж байгаа хүмүүсүүд яг шиг ойлгохгүй тэгээ сүулт нь тэнгэрээ дуудуулна. Чи Нью-Йоркер үзчихсэн үү? Би үзэж байгаа. Нью-Йоркер гэдэг. Тийм. Сэтгүүл бий. Монголчууд бол шинийг ирэл хийлэх төрлөختсөн. Эрсдлээс үл айх дайчин чанар, дасан зохицох гайхамшигтай чадвартай ард түмэн. Бидний энэ давуу тал Монгол хүмүүр амжилттай бизнес хийх гол хүчин зүйл. Технологийн хөгжлийн тесрэлт, эдийн засгийн тэлэлт нь тал нутгийн охид хөвгүүдэд дэлхийд гарах боломж олгоно. Харин бид тасралтгүй суралцаж эрдэм мэдлэгт чамдах нь амжилтын үндэс болох билээ. Энэ үйлсэд өргөл болгож бизнесийн сонгодог 50 номыг Монгол залуустаа зориуллаа. Би тэгээд бас ингэж бодд юм аа. Ингээд одоо ингээд бид нар түүх ингээд өөрөө аль аль нь бас улс төрд байсан. Тэгээд ингээд хүн төрөлхтний түүхийн хөгжлийг хараад байхад урд нь дахин омгийн ахлагч аваад улс болоод хаантаа байжгаад тэгээд хаан нь сайн байхлаар улс орн нь хөгжөөд нэг мунхаг хаан гарч ирэхлээр нь уруудч доройтоод тэгээ одоо сүүлдээ нөгөө Европын одоо тэр сэтгэгч нар бодож агаад нэг гэр бүлд найдах биш. Ер нь нийгмийн одоо ингэ сайн ухаантай хүмүүсээр өдөрдүүлээ гэж парламент бий болгоод одоо бүгд найрамд засаг бий болсон. Тэгээд одоо нэг хамгийн ухаантай хүмүүс. Тэгээд тэр үеийн би нөгөө тэр Жан Жак Руссогийн нэг ном уншиж исэн чинь тухайн үед ингэж бичсэн байт юм л да. Та уншсал байх. Хитрхээ ухаантай хүмүүс гараад гаргасан хууль нь жирийн хүнд ойлгохдохгүй байх би их энгийн үгээр бичиж явах хэрэгтэй гэж бичсэн байдаг байхгүй юу? Гэтэл ингээд өнөөдөр ингээ харахаар манай ингээд улс төрийн юунд ир чинь бас ингээд төрөний нөө бичиг үсэг одоо зөв бичдэггүй гэдэг шиг нэг үндсэн хуулийн эсрэг нийтийн хүн төрөлхтний хөгжилт харш тийм үг үсэг хэлдэг хүмүүс одоо нэг биш харагдаад идэг байхгүй юу? Тэгээ би нэг юм асуух гэсэн юм. Одоо ингээд эсэлтийн шалгалт гээд одоо дээд сургуульд ордогтой адилхан ингээд төр засгийн ингээд тодорхой төвшөнд төрийн босхыг өндөр болгохын тулд одоо нэг эрүүл мэндийн үзлэгтэй адилхан IQ-гийн ч юм уу сэтгэл зүйн ч юм уу уншсан номоор нь ч юм уу ийм болдол шаардлага тавьдаг болъё гэвэл бас их энгийн банальны сонсогдож гинүү эсвэл ер нь манай улс ер нь яах ёстой юм бэ? Тэгж болохгүй. За яавал зүг. Ягаад гэвэл чи энэ арчилчид бол бүх хүмүүсийг тэгш юутай гэж үзэж штэ. Тийм учраас тэр ном унших шаардлага хэрэггүй. Мангаараа чамайг энд оруулахгүй гэдэг нэг босго тавиад ингэж болохгүй л дээ. Тэг ягаад өгдөг зүйл чинь парламент ялангуяа парламент гэдэг чинь бол нийт ард түмний проект тусгал тэрүүгээр л байхаас арга байхгүй. Мөнч зовлонтой улсууд бол сонгогдол нь шүү дээ тий. Тэгэхээр нийгэм чи өөрөө тийм л байна гэсэн үг байхгүй.
Гэтэ нийгмээ тусгахын тулд парламент байгаа шүү дээ. Тэ? Гэхдээ анх үүсгэн байгуулахдаа парламент Зүгээр юу хэрэгтэй баха. Нэг шитгэцийн шалгалтууд бол байх хэрэгтэй баг. Яг тэгвэл одоохон хүндэрсэн шизофрентэй улсууд бол энэ тусгай эмнэлэгтэй нийгмээс тусгаарлагдаж байх хэрэгтэй шүү дээ. Би ажиглаад байхад бол мэдээ хэлүүд тусууд ингээд улаан цам ороод ирсэн байдаг хгүй. Үнэхээр ирүүл биш үү? За нэрийг хэлээд яг та нар өөрсдөө мэдчихэл байгаа бох тийм. Гэтэ тийм олон биш л дээ зүгээр юутай биш. Зарим улсууд бол энэ шизофрен гэдэг бол тодорхой өвчин шүү дээ. Өвчин, хүнд өвчин. Тэгэхээр өөртөө дургу өргөсөн нэг энэ мө шизофрен гэдэг юм шиг хожим ихтэй юм болохоос. Гэхдээ яг үнэн ангаах ухааныхаа утгаар тийм ээ үзээд шизофренийн хүүхэд аягүй сайн таньдаг шүү дээ. За яг эрүүл маш сонирхолтой. сайн Хүүхэд ягаад таньдаг нөгөө нэг таньдаг чи хингээ санаж байна. Нохоо. нохоо Энэ хүүхдээ. би психологийн тодорхой юм ярьж шүү. Нохоо согтуу хүнлүүд харин яг шизофрентэй өвчтөй хүнлүүд тарьдаг байхгүй. За. Энэ цаанаасаа нэг юм бас эволюцийн нэг юм байна л та. За. Хүүхэд мэднэ. Би тэгтээ тантай нэг юм санал нийлмээргүй байна. Одоо заавал их хурл бол нөгөө нийгмийн тусгал байх ёстой гэх. Яг тусгал нэг хэмжээгээр байна л да. Гэхдээ би яаж ийм вөхлөөр би дахиад хэлэхэд нөгөө энэ хаант засгаас татгалзаад бүгд найрамд засуу руу шилжиж гэдэг одоо сэтгэгч нар нийгмийг одоо нэг ганц ухаантай хаан гэр бүлд биш нийгмийн одоо ухаантай хүмүүсээр удирдуулъя гэсэн анх санаа нь тийм байхгүй юу? Тэгэхээр яг тийм бодит тусгал байх албагүй аль болох ухаантай хүн оруулах хэрэгтэй гээд. Тэгээ би яаж ийм вөхлөөр би нэг уншиж исэн чинь энэ манай хойд хөршид одоо төрийн албанд орж байгаа хүмүүсээс IQ-гийн шалгалт аваад энэ хүн одоо тийм албанд тэнцэхээр аль хаш хүн байна гэдгийг тодорхойлт юм билээ. Бүр 10 20 жил болж байгаа юм билээ. Тэгэхээр манай дээр заавал нэг тийм юм хэрэггүй. Шизофрентэй хүмүүс чинь ингээд нийгэм өдөрдөөд байх юм бол шизофрентэй шийдвэр гаргаад тэгээ нийгэм чинь зиг загуулаад нэг алхаад хоёр ухраад байх юм биш үү? Тэгэхээр тэр ухаантай улсуудыг шалгаруулна гэдэг нь өөрөө маш их маргаантай асуудал. IQ-г 20 дугаар зууны эхээр анх бодож олсон юм. Тэгээ сүүлдээ бүр нөгөө төчөө өвчин болоод цэрэг мэрэг бүхнүүд дээр л IQ шалгаруулдаг болоод. Гэтэл IQ гэдэг нь бол хурдан шийдвэр гаргах чадвар байхгүй юу? Түүнээс биш бол одоо угаасаа ухаантай гэсэн үг биш. Ингээд сүүлдээ одоо өнөөдөр IQ хэрэгэлдэг нисгч нарт жишээ нь яг тэгвэл гинт авар мавар тохиолдоход маш хурдан шийдвэр гаргах хэрэгтэй байхгүй юу? Тэр чадвар болохоос биш бид нар ч өнөөдөр амьдрах чадвар тийм ээ ийм өөр юм яриад байгаа байхгүй юу? Чи өөрөө ингээд хардаараа би их олон юм дээр ажилласан чинь манайд сургуульд онц сураад алтан медальтай байсан амьдрал дээр гараад өгсөн бас хийж биш байдаг байхгүй юу? Гэтэл нэг алтан уруу авч бас өнөөдөр том бизнес дээр болчихсон ингэ яваад байдаг. Тэгэхээр амьдрах чадвар нь чухал юм уу? Эсвэл айгүй хурдан гэлс шийдвэр гаргадаг нь хэрэгтэй юм уу? Гэлс шийдвэр гаргасан нь бол маш их олон асуудал төр эргээд юу биш байхгүй юу? Оновчтой биш байдаг байхгүй юу? За зөв эрүүл мэндийн сэтгцийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй л гэсэн санаа хэллээ шүү дээ, тийм ээ. Зүгээр ихтэй IQ-гийн хэмжүүр биш үү? Одоо өгөгдсөн юмнаас 70-аас доош бол нөгөө тупиг, тэнийг, минийг, мангар юу үлээ тийм болоо явчих. Тэгсээр хагаад хамгийн доотлогч бол нөгөө манайхан усан тэнэг гэдэг идиот гэдэг шүү дээ. Тэг чи IQ нь 20-с доош байдаг байхгүй юу? Тий. Түүнээс одоо IQ 70-аас дээш юм уу эсвэл 100 гаруй гэдэг хэмжүүр байгаа. Тэндээс дээш бүр юм өндөр байна уу, юм байна уу? Ерөнхийдөө тийм чухал биш. Тийм учраас нэг тийм сэтгцийн хөдөл эрүүл байх хэрэгтэй тийм үү? Тэгэхээр би би интернетээр аягүй хөштэй дээ. Энэ мундаг 3 удаагийн доктор ч гэсэн 8 хэлтэй ч үгүй тэр яг байна. Эрүүл байх хэрэгтэй. Эрүүл зүгээр л эрүүл. Үнэхээр IQ нь бол 70-аас доош бас байгаад байх шиг үгүй. Тэр ярьж байгаа тэр нэг ойлгоцсон хурд мурдуулаа явчихсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр нөгөө буцаад одоо энэ пингвинлүүг ороход одоо хэвлийн ингээд хэвлдэг арга нь, агуулга нь, хурд нь бүх юм өөрчлөгдөж байна. Тэгтээ бол одоо өнөөдрийн ярианаас юу ойлгож байна вэ гэхээр бол ийм одоо цаасан
хатуу зөөлөн хавцстай энэ ном бол одоо жоохон ёжсноор 50 эсвэл 50-ын чимэглэл ч юм уу одоо мэдлэгийг их сурулж цаашдаа ч гэсэн ирнэ байх юм байна гэсэн тийм ойлголттой боллоо. Тэгээд одоо Монголыг одоо соён гэгэрүүлэх энэ ажлыг үнэхээр уугаггүй одоо 30 гаруй жил ингэж хийж ирсэн манай Баабар даргад бол маш их баярлалаа. Тэгээд таны би ингэж нэг удаа нэг оюутнууд лекц суушхтай нэг юм хэлсэн. Одоо яавал одоо мундаг болох вэ гэхлээр би тэгсэн. Би Непко компани хэвлсэн номыг л өөрөө уншаад гэрийнхэндээ л уншуулад байх юм бол ер нь л их мундаг хүн болно гэж хэлсэн. Тэгэхээр нэр үнэхээр дими ном орчуулдаггүй дандаа хэрэгтэй. Тэгэхээр энэ үнэхээр энэ хэвлэмэл ном унших болох гоё гэдэг юм аа тийм ээ. Бизнес талаас нь нэг зүгээр 2-3 хэлчихгүй номын бизнес гэж чөлөө бизнес ярих гэдэг шүү дээ. Тий. Энэ ч одоо нэг ном хэвлэхлээр хэдэн хүн авдгийг. Гэхдээ би ч хүнтэй хэлнээс янз. Тэгэхээр ерөнхийдөө дэлхийд дээр байж байгаа доктор кино ном хоёрын бол ашиг төлөг өвчөд гэж ярил л да. Адилхан 5 кино хийх 5 ном хэвлэхэд бол 3 дээр нь алддаг, 2-оор нь тэрийгүүрээ нөхөж явдаг гэдэг ийм зарчим байгаа. Энийг баримтлах хэрэгтэй. Нэгдүгээрт. Хоёрдугаарт номны өртгөн дээр хамгийн өндөр өртөгтэй юм бол хэвлэлт. Монголд өнөөдөр хүүгэн нүсгэд хэцүүдээ 300 гаруй хэвлэх үйлдвэр бай. Арайгүй л 300. Зөвхөн Ховд аймагт бол 5 хэвлэх үйлдвэр байж байгаа. Тэгээд тэгээ ангуудыг оруулаад. Тэгээ нөгөөдөл нь яг хөөхтэй зэрэг сонгуулийн үеэр нутгийн депутата нэг хэвлэн нөгөө 5 юм чи булаацалтай шүү дээ. За тэгээд бусад цагт нь бол яг юу хүний нэрийн хуудас өөрчлөлтөл явна л да. Ийм юмнууд зарим сумдууд ч гэсэн одоо нэлээ юутай байна. Энэ бол дахиад гэтээ аюул сайн чанарын хэвлэлүүд чи дандаа хайдл мэргийн нэг л машин тавьчихсан байж байгаа шүү дээ. Бүтэн ном ингээд өнгөтэй гарах юм 6-7 машин. Манайх бол хэвлэлийн газар тийм ээ. Бусдаар хэвлүүлсэн. Хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр хоёрыг бол манайхан хооронд нь холиод байдгийг. Нэг нь publish, нэг нь printing house шүү дээ, тийм үү? За энэ маань яхтайгаа зэрэг бол ийм олон хэвлэлийн газар хэвлэх үйлдвэр байж байна Монголд. За яг тэрнээс яг одоо ашиг төлөв өвчнөд ажилладаг хэдхэн бий л дээ. Бусд нэгэд бол бараг ажиллагаагүй. Яг л эхний буруу ойлголтоос хэвлэлийн гоё машин авчихтайгаа зэрэг юу яа чинь одоо өөрөө хэвлээл ном гаргаад ирэхлээр ойлгоцсон. Хайдлберг машин авчихсан болно гэж. Бид нар бол маш гол номыг гадаад хэвлүүлдэг. За. Чи бол бас хэвлэлийн чанар манар одоо нөгөө өмнөд тавилгын чи номыг чи хамаагүй энэ хэвлэхтэй зэрэг чаддаггүй л байхгүй бас тэгж ярил. За ингэдэг зэрэг ийм олон ингээд бид нар ингээд байж байхдаа бид нар тэмдэглэм маш хэрэггүй. Хэвлэх үйлдэл бид нар байхгүй бид нарт. Ягаад өгдөг зэрэг нэгдүгээр тийм өрсөлдөлтэй байна. Хоёрдугаар нөгөөд бол ингэж хөнгөлөлтөй ингэж гоё хэвлэнэгээ цөмөр ингэж уралдаж гуйж юм тийм ээ. Ийм учраас бид нар эндээс гэтэл номын чи үнэтэй номны бол 70% нь хэвлэх үйлдвэрлэлөө явна. За ердийн номнуудын бол 40-50% нь бол хэвлэх үйлдвэрлэлөө явна тийм ээ. Тэгэхээр энийг төлөө явуулсан дээр байгаа байхгүй тийм ээ. Илүү нөхцөлт авч байна. Хоёрдугаар бид худалдаа байхгүй. Өнөөдөр энэ та нараар номын худалдаа бол ерөөсө Адмоо Умир хоёр л ерөнхийдөө явж байгаа. Бүх дэлгүүрүүд орохоор. Тэнд өрсөлдөө тэрэггүй байхгүй тийм үү? Яг тэгэхээр чаддаг юм аа хэл та. Тэнд бол борлуулж чадж байна, энэ тэвлж чадж байна. Бид нар энд ч бол паблишинг хийж чадж байна шүү дээ. Энэ номыг яаж гоё болгох вэ? Яаж яах вэ? Аль номыг сонгох вэ тийм ээ? Энтэй. Тэр утгаараа бол бид нар ерөөсөө яг үндэ паблишинг гэдэг зэрэг манай жинхэнэ үргэлжийн байнгын ажиллагаатай паблишинг бол 5-6 л байгаа. Бас дахиад ярих юм бол тий. Зах зээл нь бага юм тийм ээ. Тэгэхээр гэтэл болсон ч нэ яаж болох вэ? Номонд амар дуртай ус судалд ирнэ шүү дээ. Яг тэгж ярих юм бол тэр чинь одоо уурхам ажилласаас хамаагүй баг шүү дээ. Ялангуяа төрийн албад ажилласан хажууд бол тэр чинь зүгээр компьютер тоглож байгаа $1000 цалин авчих шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр яг энэ хувилбар чи чадахгүй шүү дээ, тий. Тэгэхээр энэ зөв тооцоотой байх шүү. Бизнес ч өөрөө бас нэг юм зөв модель гаргаж ийж тийм ээ. Тэгэд алдагдaltaгүй ажиллах шүү. За нөх баяждаг нь одоо яаш шиг тийм ээ. Гэтэ алдагдaltaгүй ажиллах шүү дээ.
Тэгэл ард түмдээ бодыг гэгэрүүлчий байж за манай гэрч яах вэ? Авгаа хөөхтөж ямар хамаатай байшингаа зарчи ийм мангар байж болохгүй. Ол зомог тийм их хүшээ. Гэхдээ амьдрахад хангалттай нэг айл амьдрахад айд яхад бол хангалттай л байх шүү дээ. Непко хэвлэлийн газар бол гэгэр тань мэдгүй номын Монголын хамгийн том урлаг юм. Непко нь орчин цагийн ном бүтээлийн жишээ стандарт дэлхийн шилдэг номуудыг хэлээрээ түгээгч. Энэ чиглэлийн үлгэрлэгч бөгөөд шинжлэх ухаан тань мэдгүй бүтээлүүдээс эхлээд хийхний төлөвлөж дотоод гадаадын сонгодог болон шинэ уран зохиолуудыг зохиогчийн эрхтэйгээр эрхлэн гаргав. Энэ компаниах Британика нэвтрэх төлөг монгол хэлээр хэвлэх эрх авснаар Монголын хэвлэлийн зах зээл түүхэн эргэлт хийжээ. Үүнийхээ дараа Британика ширээний нэвтрэх төлөв Монголын 800-аад газар зүй мэдээлэл 1300 алдар түмний намтар нэмж баяжуулан гаргасан нь мөн цоошин эргэлт байлаа. Nepco Publishing-ийн Агнистийн гэгээ цуврал, дэлхийн нэн шин атлас, Гомбргийн урлагийн түүх, мөн Collins-ийн төл бичгүүд, 5 хэлний зурагтай, Bill Price-ны шинжлэх ухааны товч түүх, авгаа уран зураг, авгаа дизайн болон дэлхийн бестселлер улс үндэстний уналт ороодлын шалтгаан 2015 онд Британика монгол хэлний зураг тайлбартай авгаа барилга ангаахын иж бүрэн гарын авлага Collins Nepco-гийн Монгол англи монгол төл 2018 онд Баабрын монгол түүх Эмберийн шингийн шилдэг бүтээлүүд National Geographic-ийн дэлхийн түүхийн алманах зэрэг номуудаар монголчуудын оюуны санд үнэлж барамгүй хөрөнгө оруулалт хийжээ. Үүсгэн байгуулагч Баабар Батбаяр. Гэтэ танаа бас өшөө ингээд би манай Nepco бол одоо пингвин чи ингээд Англи, Америк, Австралийн зах зээл эзэлсэн одоо 100 жилийн урд, одоо 100 жилийн урд тэрийн шиг одоо ингээд Nepco компани одоо монголоор зогсохгүй монгол хэлтэй эсвэл одоо дэлхийн ингээд аяарч байгаа юм чинь бас дэлхийд нэртэй тийм publishing house болохыг ерөөл дэвшүүлээ. Наас сайхан л ерөөл болохоос наас бодит амьдрал дээр нийцгүй монгол хэлтэй монгол үндэстэн дэлхийд 9 сая бай. Хятад 4 сая байгаа. Гэхдээ 4 саяас сая 500 мянган монгол хэлтэй бус хятад болцсон улсууд байгаа. Оросд 7-800 мянган монгол үндэстэн байгаа бүрээдүүд. За бараг бүгдээр ерөөсөө монгол хэл мэдэхгүй. За ингээд өөр монгол манай хоёр бол сайхан монгол хэлтэй байгаа. Тэд нар уугарч монгол хүчтэй бид гэрээд үсгэлтэй тийм ээ. Тэгэхээр чинь энэ маш хэцүү нөхцөл тийм үү? Энэ зах зээлээс хамаардаг байхгүй юу? Тий. Нэг сайн ном одоо тэр хоёр ном бол 100 мянгаар хэвлэгдсэн одоо борлогдсон юм 100 мянган ширхэг. Ер нь ном дундчаар одоо нэг сайн ном одоо хэдэн хувь борлогдох уу? Ер нь. Үгүй одоо нууц биш бол. Үгүй нууц биш л дээ. Хэдэн 100 мянга. Жишээ нь би шинжлэх ухааны товч түүх гэдэг одоо нэг сонирхолтой ном бай тийм ээ. Тий. Тэр номыг хэвлсэн чинь тэр жилдээ 4 удаа хэвлэгдсэн. Эхлээд 500 улсууд хүсээд харин юу удаа. Гэхдээ тэр чинь үнэтэй нүстэй тэгж нэг хатаа авсан утсаа. Сүүлд нь жижигрүүлээд хэвлсэн л дээ тийм. Эсвэл Сталины ном би орчууллаа. Тэр 8 удаа хэвлэгдсэн. Гэтэл Ленинийн намтрыг орчуулаад тавьчихсан. 500 хувилэгцсэн одоо манайд 300 байж байна. Тэгэд ойлгохгүй байна. Одоо тэр чинь бас хэцүү талаар болохгүй ямар юм нь очиод ингэж юм гэж. Тэгэхээр энэ чи бол баг зэргийн судалгаа хийхэд учиргүйх судалгаа хийчих юм бол бас өртгөнд дэндээ болчих шүү дээ тийм ээ. Ийм юмнууд байдаг. Би сонирхолтой юм хэлэхэд бидний хэвлэж байгаа номнуудаас одоо Оросын тухайн ном одоо ирсэн явах болчихлоо. Гэтэл сүүлд хятадын тухайн номнууд айгүй сайн явдаг болсон. Ийх сонирхолтой. Дэн Сяопины ном тийм ээ тэгэл Ши Жинпиний ном юу өнтер гэхдээ зэрэг бүр дахин хэвлэгдээл энэ тэр тий. Тэг ерөөсөө тэгж бодоочгүй. Тий. Тэгэд цэши хатны тухай номч гэдэг юм уу тийм ээ. Тэр номнууд нь бас нэг жаахан юунууд бол гитэн сутсан номнууд биш шүү дээ. Тэгж ярих юм бол баруун төвлөгдсөн мэлээ шүмжэлтэй хадсан номнууд шүү дээ. 3 гүрний түүх. Гэхдээ Оросын тухай ч гэсэн шүмжэлтэй номнууд байхад тэрийг авахгүй мөртлөө хятадын тухай номнуудыг аваад байгаа байхгүй жишээ. Энэ солонгосыг авах байлгүй. Хүмүүс бол илүү харилцаанд ороод эхэлсэн учраас илүү сонирхоод ах шиг байгаа юм л да тий. Тийм байна. Одоо бид нар чинь ингээд визгүйсгөө чөмөрөл ингээл их сонин манайд ийм статистик гарсан. Хүн амын хамгийн их өндөр процент нь
тэр жилдээ гадаад явдаг нэгдүгээр Монгол байгаа байхгүй да. Тийм ээ. 3 сая хүнтэй мөртлөө сая 500 мянган жилдээ гадаад явдаг аа. Одоо эрен чи гадаад юм байгаа үстэй. Тийм одоо нүүдэлчиндээ юм уу, аялын жуулчлах дуртайдаа юм уу, тийм 8 чи юм уу мэдэхгүй зүгээр ер нь тийм тоограад байгаа байхгүй юу. Тий. Тэгэхээр тэрний ч бол ихэнх нь хятад явж байгаа шүү дээ. Тийм байх. Гэхдээ би сая яасан чи манай энэ шин олон улсын онгоцны буудлаар зорчигчдын тоо 3 сая хүрсэн гинэ. Гэтэ дотоод гадаад оруулаад тэгэхээр энэ дотоодс гадаадс их л явдаг нь харагдаж байна л да. Жилд 3 сая гэж байна шүү дээ. Сая Тал нь гадагшаа явдаг байх л да. сая 500 гарч ял гэж хэдэн жилийн өмнөх статистик байна л да зүгээр. Өнгөрсөн жил 3 сая. Жуулчил айгүй хөгжүүлнэ 300 мянган жуулч ирсэн гэдээс чинь өгшө нодонгийн югаар 100 мянган дайрч өнгөрсөн орсууд байсан шүү дээ зүхтаж байсан. Монголоор жихэр элдв шалгалтгүй чөлөөт орж ирээд байгаа Тэгвэл байхгүй. статистикт орно шүү дээ. Тэр онгоцоор ороод явж байгаа. Тийм гэхдээ жуулчин биш байхгүй да. Тий, жуулчин биш. Манай жуулчнээс ажил одоо айхтар юм транзит зочид транзит тий транзитууд транзит одоо зорчигч 100 мянган транзит байсан билээ. Тий. За. Тэгэхээр чанарын статистикийн чанарын тухай асуудал иргэдэж штэ тий. Зөв ангилах, зөв яах тийм үү? Гэтэ хэн нэг ингэж хэлсэ тэр наадах их олон жуулчин авчсан гэдэг байгаа чи яг тэр чирчлээг үүдгийг энэ хоруу дээр худал хуурмагч юм асарх вэ. Гэтэ статистик чиг худал шиг байдгүй маа гэж. Тэгэхээр энэ мань нэг талаас тоо худлаа ярихгүй. Тоо гаргаад ирдэг. Тайлбар нь янз янз байдаг хөө. Тийм байх. 100 мянган транзитыг одоохоо манай жуулчин хөгжүүлээд гэдэг чинь бол тайлбар нь өөр байгаа үстэй. Тоо нь үнэн л байхгүй тийм. Зарим нь одоо барилга барих тийм хүмүүс байгаа. Тэр Черчиллийн юу чинь худал юм байна, их худал байна, дараа нь статистик гэдэг. Тэр хамгийн худал. Тэр статистик бодиттой байгаа зөв ашиглах юм бол хэрэгтэй л дээ. Нэг алдагтай ном гаргаж байна. Тэнгүүдийн дунд ганцаардл гэсэн нэг ном анх бичсэн. Шведийн нэг хүн. Дэлхийд даяар сүйд болсон. Тэр манай гараагүй л дээ. Тэгсэн саяхан худалчидын дунд ганцаардл гэдэг юм гарсан байхгүй юу? Өөрөө юу? Гэхдээ тэр хүний бичсэн, швед хүний бичсэн. Сая би юунд явж байгаад Чехэд явж байгаад тэр нөгөөт чинь англиар байж дөнгөсөө гарсан гэд. Тэрийг авчираад одоо орчуулаад гарах гэж байгаа юм л да. Тэр үзээрээ бид нар чинь дан худалчуудын дунд амьдарч байгаа шүү дээ. Тэр айгүй хөөрхөн ном байлаа тий. Гэхдээ тэгж ёжиж можил талаас нь яагаад ингэ худлаа яриад байдгийг тий. Ямар ашигтай гэдгийг. Тэгэнгүүт нь ямар хүмүүсэнд нь үнэмшчихдээ юм тийм ээ. Бүр сайн судалгааны ном байхгүй. Гэхдээ их хөөрхөн хөнгөн бичсэн. Тэгээ одоо энэний дараагаар би тэр тэнгүүдийн дунд ганцаардл гэж байгаа л да. Одоо юм ярихаар ойлгодгүй тэгэхэд би эсвэл бүр хачин бол авчдаг улсуудын дундад яаж энэ дотор бие авцсан уу явах уу гэдэг л асуудал тийм ээ. Адилхан тэнийг байж бас болохгүй тийм ээ. А нөгөө худалчилгаа байхгүй. Худалчийг мэдсээр ягаад дагаад худлаа ирээд гэж болохгүй шүү дээ тийм ээ. Тэнгүүдийн дунд ганцаараа. Тэнгүүдийн дунд ганцаараа ном нь хүний зан чанар, харилцааны нууц кодыг тайлсан гайхалтай бүтээл юм. Шведийн алдартай сэтгэл судлаач, харилцааны мэргэжилтэн Томас Эриксоны бичсэн энэ ном 2014 анх хэвлэгдэж, дэлхийд даяар 3 сая гаруй хувь борлогдож, 45 хэлээр орчуулагдсан мега бестселлер болжээ. Номд хүмүүсийг өнгөөр, улаан, давмгайлагч, шар, нөлөөтэй, ногоон, тогтвортой, цэнхэр, шинжээч гэх зэргээр ангилж ягаад зарим хүнтэй яриа сайхан нийлдэг, харин заримтай нь галуус шиг зөрчилддгийг тайлбарладаг. Жишээ нь та логиктой цэнхэр хүн бол улаан төрөмгийн хүнтэй марахад яаж шалагч болох вэ? Эсвэл шар нөлөөлөгч хамт ажиллагчдаа яаж удирдах вэ гэх зэрэг. Сонирхолтой баримт дурдахад номын санаа нэгэн бизнесмен би тэнгүүдээр хүрээлэгдсэн байна гэж байн гомдлож байснаас төрсөн гин. Номын гол санаа нь үл ойлголцвол бүх хүмүүсийг бие биедээ тэнэг харагдахад хүрдэг тухай. Тэнгүүдийн дунд ганцаараа бол өнөөдөр Fortune 500 компаниудын сургалтад хэрэглэгддэг ном болжээ. Тэгэхээр энэ улс орон урагшлыг гэвэл мэдээж хүн хөгжих хэрэгтэй. Хүн хөгжихэд зайлшгүй мэдлэг хэрэгтэй. Мэдлэгтэй болохын тулд зайлшгүй одоо тэр интернет IQ одоо AI хиймэл оюун ухаанаас гадна зайлшгүй одоо ном унших хэрэгтэй гэдэгт бол би эргэлздэггүй. Тэгээд энэ одоо нэгдүгürt эрүүл байх шүү дээ. Сэтгцийн хөвд эрүүл байх шүү дээ. Тэр нь их цөөрөх хэрэгтэй баг.
Тэгээ одоо нэг юм асуухад энэ ингээд мэдээж энэ ном хэвлэх юугаа үргэлжлүүлэх байх. Яг хувь хүний хувьд манай энэ телевиз үзэж байгаа хүмүүст хандаад бас хийж бүтээж байгаа хувь хүний хувьд бичиж байгаа ном зохиол юм хүн байгаа юу? Сонирхолж болох уу? Хүмүүс хүлээлт үүсэх бас гоё шүү дээ. Сая би чамд гоё юм хэлчихлээ шүү дээ. Худалчуудын дунд ганцаардлаа. Тэрнийг орчуулах юм байна. Орчуудад одоо хэвлэх гэж байгаа юм байна. Яг өөрийн Баабар гэсэн одоо автортай зохиол хийх үү? Би энэ хүлээгэл өгдөн шүү дээ. Хөөе би яг Баабар гэсэн автортай тийм санаа бодол байгаа үсттэй. Нууцаар задлах юм уу? Гүг би биштэй яг өөрийнхөө бичсэн орчуулсан номнуудыг тоолж утсан 70-аад ном байл. А дахин хэвлэлснийг тооцохгүй. Гар хамтарсан мэлээ хэдвэ баяр хүү зэнтэн өнтертэй бас хамтарч бичсэн юмнууд байгаа. Орчуулгын 20 гаруй ном байлаа. Тэрийг бас нэмжиж जैन тийм ээ. Энэ юун дээр одоо яг энэ жил гэж ярил л да тий. 5 ном гаргасан байлаа. Нэг нь Монгол хэлэнд нэвтэрсэн гадаад үгийн тойл гэж гаргасан. Миний улснаар бол нэг би олон жил бас сонирхол явдаг байсан. 5000 гаруй ном байна юу гадаад үгүй юм л монгол хэл рүү орсон. Эртний түрк хэлнээс орсоос ахуулаад одоо орчин үеийн менежмент зэмж торол мурол тийм ээ. Тэр хүртэл ингээд орцсон хэрэглээнд байж байгаа. Хэрэглээнд байгаа өгнөцүүд юу биш. Хакфинийг орчууллаа. Хакфин Марк Твений анхны ном нь 150 жилийн 1884 онд орчуулах гарсан анх оригинал нь. Тэгээ дэлхийн баг бүх хэлнээс 65 онд монгол хэлээр орчуулсан дамжуулж авч орчуулсан Геклерфиний адал явдал гэдэг бидний хүүхэд багтаа цөмөр уншдаг байсан маш гоё ном л доо. Тэгээ би сая хүүхдээр очиж Канадад нэг сар гарсан суусаад зүгээр суугаад байлтай биш. Хакфинийг бүр жинхэнэ анхны 1885 оны юунаас нь авч орчуулад гаргасан. Би нэг хөөрхөн богино өгүүллүүд их зугаа авалгаж гэх юм уу олон өгүүл орчуулсан юм байна зүгээр бүтэн ном биш өгүүлдэг. Тэрийг нэгтгэхэд одоо Баабарын орчуулсан ном гэдэг жижиг ном гаргачлаа. Тэг. Гэх мэтчлэнгээр 5 ном зүгээр нэг дотор бол ятсан л байлаа. Тэгээд энэ маань одоо миний хоббигаас гадна миний ажил юм тийм ээ. Тэгээд би одоо энэ гар утас ашиглаж чаддгүй шүү дээ. Яг тэгэхээр над баг өөрөө уулганд компьютер учраас тийм ээ орны хайжууд байдаг ч юм уу юунчуд юм ингээд байж идэг. Яг тэгэхээр энэ зүгээр миний ажлыг багаж байхгүй. Өөрөө хамгийн сүүлийн компьютер авдаг хэвээрээ юу? Хамгийн сүүлийн яг үеийн компьютер авдаг байсан хэвээрээ юу? Үгүй дээ тэр модны асуудал биш. Одоо байсан. Бака байж л ялангуяа одоо юу шүү дээ. Манай Apple шинжлээд хэдэн жил болсон юмнуудын дараагаар ажиллахаа болчих шүү дээ. Авахаа зүгээр арга байхгүй гайхгүй. Тэр би хамгийн шинийг авмаар ус тэд нар чинь шинийг авахгүй бол наадах ажиллахгүй шүү. Наад програмч ажиллахгүй гэж байгаа байхгүй. Гичнээн том гоё компьютер авсан би 14 онд. Одоо нөгөөдгий чинь нөгөө олон програмууд нь ажилддаг. Асуусан чинь жилийн $150 гинүү тэгээд нэг жилийн хугацаанд бол наадах чинь дамжуулж өгүүл өгье те. Эсвэл явж шинийг ав те. Ердөө тийм тавьж байгаа юм чи. Одоо тэр шахаад байна шүү дээ. Хүнийг. Тэ. Тиймэрхүү байдлаар бол ажиллахаа болж байна. Түүнээс би хамгийн гоё шинийг аваад л одоо хүчин чадал сайтыг нь тавилга биш шүү дээ. Компьютер бол тавилга биш. Үгүй шээ тавилга харин тийм учраас хүмүүс авч байгаа байхгүй. Хүчин чадалтай, хурдтай. Тийм учраас бол компьютер шинжилж байгаа шүү дээ. Тий. Ялангуяа ном чи их цаа авдаг. За тэгээ өнөөдөр ингээд манай урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж сонирхолтой сэдвийнхээ дотор сэдвийнхээ гадуур ингээд сонирхолтой яриа өрнүүлсэн одоо Баабартаа их баярлалаа. Танд их амжилт хүсье. За чамд ч гэсэн амжилт хүсье. Чи одоо бизнесийн инновацаар яаж байгаа. Энэ
зүгээр хэлэх чинь инновацийн тухай нэг сонин жишээ хэлээдгий. Инновац гэдэг бол байж байгаа юмыг шал өөр өнцгөр харж байгаад мөх ашигтай болгочих гэж хэлж байна тий. Тэгээд тэр нь бол зах зээл дээр гарангуут их ашиг өгч байгаа үзүүлэлт нь тэр байхгүй үзүүлэлт нь. Ямар юм инновац чи янз янзын юмыг инновац хийж болно л доо энэ хаалгыг тийм ээ. Одоо түлхэж онгойлгож ирсэнс өшгөлж онгойлгосон дээр энэ бол чиний инновац болж байна. Гэхдээ зах зээл рүү гараагүй бол энэ инновац биш байхгүй юу? За тэгэнгүүт манай нөгөө Зика вирус их хурлын дарга байхдаа юу гаргалаа? Инновац хийх юм бол гэдэг тийм улсын төсөв дээр айгүй их мөнгө гаргалаа. Чи манайд хэдэн инновац гарсан гэж санаж байна? Одоо мөнгө аваад гэсэн өсөд улсаас мөнгө аваад 500 инновац гарсан. Боловсролын хариуцжсэн надад хэн хэлсэн гэхдээ зэрэг боловсролын сайд байсан анх амгалаа хэлсэн 500 байна гэж. Агтл зах зээл дээр гэсэн нэгч байхгүй. Гэдэг маань баахан мөнгө гарсан ширхэгч инновац байхгүй баахан улсууд худалчуудын дунд ганцаардлагдаж байна байхгүй. Хуурамч. Худалч гэж хуурамч л байхгүй. Тий. Яг л байхгүй. 500 инновац гаргаад нэг инновац гаргах юм бол айтайхан хэлдэг юм өгсөн чинь нэг ийм гоё юм бодоод болцсон. Сайхан инновац байна. Хөтөч шалгуур нь зах зээл байхгүй юу? Шинэ нээлтийн тухай яриаггүй шүү дээ, тийм үү? Тий. Инновац. Одоо тий. Энэ аягийг бол одоо юу яаж болно? Энд нь нүхлээд ингэ сордог байж болно. Инновац мөн үү? Тэгээ энэ чи хэн авах юм бэ? Тэгвэл над чи инновац биш. Тийм үү? Энэ чи ингэ нийлээд нөгөө худалчууч нь улсаа дээрэмдэд шүү дээ. Хулгай хийгээд тий. Өрн тар хийгээд. Хулгай хийхин тулд заавал худалч байх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ Монголын ирээдүй өөдрөгөөр л бодоод яваад байгаа шүү дээ. Ер нь зөндөө дургшилсан шүү дээ. Зөндөө ухарсан. Амар урагшилсан. Зөндөө их амжилт олсон шүү дээ. Одоо үнэхээр энэ улс шүү дээ. Дэлхийн хамгийн ядуу орны нэг байсан 90 он хүртэл. тий шүү дээ. Тий шүү дээ. Бүр тодорхойлсон байдгийг юус гайтас арай дээр юм. Хондурс асуудлууд доор юм гэдэг бүр ийм хэмжээнд байсан улс. Одоо чи шал ондоо. Өнөөдөр дэлхийн дундаж орн. Бидний уртал 100 орн байгаа, ардтал 100 орн байгаа. Тэр үед бол цөмөр сэтгэл дүүрэн байсан. Намцгийнхаа баянгаараас та цадаад тэгээ дээрээс нь бөөлжөөд гэдэг юм яриад байдаг байсан. Өнөөдөр амьдралын дээшлэх тутам өлсөж байна, турж байна, үхэж байна. Өсөн нэмэгдэх хэрэгцээ байна. Тий. Өсөн нэмэгдэх. Үндэ хэрэгцээ байна. Хязгааргүй. Цамаан баян тийм л байгаа юм л да. За энэ намайг ингээд манай нэг балчин нэмгээд балчин нэмгээд хөлбөг тайлбарладаг хөрхөн залуу байсан шүү дээ. Их гой ярьж. Тий. Дэлхийн хөлбөг оргууллоо. Шөнийн 3 цагийн үед тайлбарлаж сууж байгаа шүү дээ. Утсан дугаараар явлаа. Энэ одоо шөөн хэм бэ? Авгаал бах та. Тэр авгаал бай. Би тэр нэг дуртай байсан тийм. Айгуу гоё чөлөөтэй. Гой тайлбарладаг. Одоо өнөөдрийн ингээ хүнд зочноор манай соён гэгэрүүлэгч улс төрийн аналитик одоо нийгэмд гэрэл гэгээ ингээд түгээхийн төлөө ингээд одоо ингээ амьдрал ажил үүсээ зориулж байгаа ийм одоо ховор одоо хүмүүсийн нэг бол яа харахгүй одоо Бат Эрдэнэ Батбаяр буюу Баабар миний албан ёсны овгоо одоо тэгээд аавынхаа юу хүртэл өөрчлөөд Баабар гэдэг овг болгосон. Тэгэхээр одоо Баабар танд баярлалаа. Энэ дэлхийн сонгодог 50 одоо бүтээлийг одоо хэвлэлийн газар бол ингээд Непко компани. Тэгээ одоо Баабар Непко бол ашиггүй холбоотой цаана бас ингээд их чадвартай тийм мундаг хүмүүс ажилдаг, гэр бүлийн хүмүүс ажилдаг. Тэгээ энэ бас ингээд хэвлэлийн газар хүн төрөлхтний ингээд түүхэнд ямар эерэг үүрэг гүйцэтгсэн, яаж амжилттай бизнес болсон тухай энэ ном дээр хэвлэгдсэн бол өнөөдрийн Непко бол Монголд бас тэр хэмжээгээр нэг ашиг олоогүй ч гэсэн нийгмийг гэрэлтэй, гэгээтэй, мэдлэгтэй, боловсралтай ирээдүйд итгэдэг болгоход их чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж би хувь хүний хувьд үздэг. Баабар бол одоо их даруй учраас бол өгөөсгч магадгүй. Тэгээд танд их баярлалаа. Урт наслаараа, удаан жаргаараа их баярлалаа та нарт. Би мундаг. Гэхдээ
суманда заяа. Манай суманда Маркс гэж үг өгдөг шүү дээ. Тэгээд дэлхийд даяар гарсан юм шиг юм ярих гэдэг. Энэ дээр ховор ном шүү.